Яг уу би одоо аймаг юм уу тийм тойргийн нэр хэлэхгүйгээр зүгээр яг хэлээ л да. За жишээлбэл 3 аймаг байгаа юм. За тэгэнгүүт нь А, Б, В гэсэн 3 аймаг байгаа. Тэнгүүт А аймагаас сонгогдсон хүн за сая жишээлбэл 24 оны хавар Б, В аймагуудад тайлан тарааж байгаа байхгүй. Уг нь бол 20 оны сонгуулиар А аймагаас сонгогдсон байдаг. Гэхдээ сонгуулийн хууль бол тэр нь тойрог болоод А, Б, В болчихсон байдаг. Тэнгүүт нь болох юм бол өөрийн сонгогдоогүй БВ гэдэгтээ сурчлага тайлангаа явчихж байгаа. За мэдээж улсын хурлын гишүүн бол одоо үндсэн хуулинд хангаар өргөхдөө Монголын ард түмний төлөө өргөж байгаа гэдэг утгаараа энийг нэг талаас харж болно. Гэхдээ нөгөө талд нь яаж яана гэхээр өөрийн сонгогдоогүй тойрог байсан зүйл ирээдүйд сонгогдох тойрог нь болчингууд тэнд тайлан нэрээр танигдал ахиулах сурчлага явуулж байгаа нь өөрөө бас шудраг бус юм а гэж сая ширүүл өнгөрсөн хугацаанд яг тойргууд дээр ийм зүйл тохиолдсон. Энэ нь эргээд залуучууд, шинэ хүмүүст маш яг боломжийнхаа өрөөнд тэгээ тайлбараа өгчихгүй. Намжим гишүүний микрофоныг. Яг энэ л нөгөө нэг асуудал дээр эртний нийгмийн байгууллагууд мэдээлэл гаргач нар тавьж байгаа юм л да. Ер нь бол тэгш бус гараа үүсгэж байна. Тэгээ хамгийн гол огцоо чинь цэцээс ч гэсэн та дүгнэлтийг харсан бол цэц бол мэдээж парламентын гишүүн, улсын хурлын гишүүн болвол иргэд олон нийтийн эргэх холбоотой ажиллах, тайлангаа тавих те уулзалт хийж төрийн ажилд энэ санал бодлын тусгай ажил явах хэвээр. Энэ дээр бол энэ зорилго бол зорилгынхоо хүрээнд байна. Гэхдээ одоо таны хэлсэнчлэн те яг нөгөө сонгогчтойгоо биш бусад ингээд сэтлэр ажлын тайлан гэхээсээ илүү өөрийгөө таниулах байт юм уу те сонгуулийн сурчлагын шин чанартай материал тараадаг уулзалтууд хийгээд байгаа учраас энэ нь өөрөө одоо тэгш бус байдлыг үүсгээд байна гэсэн дүгнэлт хийсэн байгаа. Тэгээд энэ дээр бол яалтчгүй бид нөгөө нэг тавьж байгаа шаардлага буюу за үнэхээр хийсэн ажлынхаа тайланг улсын хурлын гишүүнийхээ тайлагналыг хийх гэж байгаа бол тэнд нь агуулга нь юу байх юм? Юу байх ёсгүй? Ямар агуулга байх юм бол эсвэл юу байх юм бол сонгуулийн сурталчилгааны шинжтэй болчих гэдэг зүйл ерөөсөө хууль тогтоомжч байхгүй. За наривчлсан тайлбарууд одоо тий практик дээр ч гэсэн энэ бол харагдахгүй байна гэдэг юмыг бол цэцгийн одоо дүгнэлт хийсэн тухай үе мэтгэлцэн дээр ч гэсэн гарсан гэсэн үг.